Энэ одоо би одоо энийг одоо харамсалтай санагдаж байгаа. Арын алгаар хийгддэг мэрэгжил биш штэ. Урна гэж байгаа бүр үнэхээр шүтсэн, биширсэн, дордуулчихгүй юмсан л гэж хичээж байгаа. Театраас гараад би 4 жил болж байна. Театраас гараад 4 жил болоод би хувь уран бүтээлчээр ажиллаж байгаа хугацаанд ерөнхийдөө баггүй дэлгэцийн уран бүтээлээр ажиллаж байгаа яг мэрэгчлэрээ ажилладаг. Хажуугаар нь би сэтгэл зүйч мэрэгчлэр сурдаг. За энэ 4 жилийн дараа би яг тайзан дээр гарах мэдрэмж бол надад бол бүр маш тийм догдолсон, би ар зайсан. Тэгээд эргэж бас тайзан дээр гарахдаа энэ том төслөөр, энэ том жүжигээр, энэ том багт орж яг энэ том дүрээр эргэж бас үзэгчтэйгээ одоо бас уулзж байгаа надад амар гоё бахархуу штэ. Өөрийн яг хувь уран бүтээлчийн хувьд үнэхээр нэг юм омгшиж маш гоё хариуцлага их гоё нэг тийм мэдрэмж байлаа. Санал танд хин тавьсан? Энэ бол Эсмүх ах ер нь бол Отгонбат ах. Энэ Отгоох бол бид төр чинь театрт айгүй маш олон жил одоо намайг гаран гартлаас орхоос ахуулаад гаран гартал бид төр хамт ажилласан хамт уран бүтээлч те. Отгоох маань намайг ер нь бол хувь хүнээс нь ахуулаад уран бүтээлчээс нь одоо мэддэг учраас тэгээд санал тавьсан. Тэгээ энийг бол би чинь мэдээж уухаандас авна шүү дээ. Эргэж эрэхтэй цэцэр гэдэг дүрийг их хадны дүрээр орж ирж байгаа надад бол маш том хариуцлага хүлээлгэж өгсөн шиг надад санагдсан. Тэгээд урнаагчийн тэр том одоо 3 жилийн хугацаанд өөрөө бие сэтгэл одоо мах бодороо шингээсэн дүр байхгүй юу? Энэ болохоор 3 жилийн хугацаанд тэр бүх үзэгчид надаас урнаагч юмэг хүснэ. Энэ бол зүгээр л тэр дайны юм хүсэн шүү дээ. Партнерууд маань хамт олон нь бүх юм найруулагч урдаас харж байгаа бүх юм бүгд урнаагч юм л хүснэ. Тэр дайны имийг би бол ингээл шууд урнаагчтай харьцуулахгүй гэл ингэ штэ тийм биз дээ. Мэдээж тэр хэмжээний би хүрж чадахгүй. Тэгээ би чадахыг хичээж байгаа. Тэгээ надад та аюу том хариуцлага өгж байгаа болохоор би ингээл урнаагчгаа бүр үнэхээр шүтсэн, биширсэн ямар их детальны, ямар их чимэглэлөөр ажиллагаатай жүжигч юм бэ гэдгийг би театрт байхын л мэддэг байсан. Үнэхээр биширч хүндэлж танаасаа бас суралцдаг шүү. Суралцаар л байх болно туршлага. Тэр өөрийнх нь хувь хүний ёс зүй, этик гэдэг нь маш өндөр түвшний жүжигчин. Тэр бүтээсэн, тэр бий болгосон төрийг би дордуулчихгүй юмсан л гэж хичээж байгаа. Таныг одоо Монгол хаан савлахаар болсон чинь л одоо сошиал дээр яриад л та ой нөгөө дүлгөөний найз болохоор арын хаалгаар баг энэ дүрт ингээ орчлоо гэдэг иймхүү одоо яриад байгаа юмнуудыг та ер нь яаж хүлээж авч байна? Хүшээ би яг нэг юм хэлэх үү. Урлаг хаанч хизээж арын алгаар хийгддэг мэрэгжил биш штэ. Ямар хүн бэ, ямар жүжигчин бэ, мэрэгжлээ яаж хийж ийнө гэдэг чинь ил байдаг мэрэгжил штэ энэ. Ил үнэлэгддэг мэрэгжил. Энэ яг юу хийж ийн? Энэ яг за ямар дүр дээр тоглож ийн? Дээр нь урлаг өөрөөрөө би бол хувьдаа академик төвшин, мэрэгжлийн төвшөнд өөрийнхөө мэрэгжлээ энийг жаахан хөнгөд дөвлж, жаахан тийм өрөөсгөл ойлгуулж байгаа зарим жүжигчний мэрэгжил төгсөж байгаа дүүнертэй би захиж хэлэхэд энийг би өөрөөсөө би өндөр төвшөнд авахыг хувь хүнээс ахуулаад мэрэгжлийн үднээсээ хүртэл өндөрт авч явахыг хичээдэг жүжигчин байхгүй юу? Би өөр нь бол энийг урлагийг ус төржүүлж байгаа байдалд би ер нь бол эрсэс зэргүүцдэг. Өөрөө бас тэрд огтос оролцдоггүй хүн. Тийм болохоор би энд бол харамсалтай санагдаж байгаа. Тийм нэг ганц хүний мэдлэр тэгж оруулж ирдэг энэ талбар муу юм уу биш юм уу? Энд дээр бас жоохон бодох хэрэгтэй шүү дээ. Яа тэгвэл эн чинь тамгагүй төр лавгсрумгайн зохиол, тамгагүй төр гэдэг жүжигийг театрт орсон цагаас ахуулаад гаран гартлаа энэ жүжигийн маасанд би гардаг байсан. Ямар гоё тийм илэрхийлэмжтэй тийм туйлсын жүжиг байхад одоо энэ Монгол хаан гэдэг нэрээр физикал чиглэлээр энэ үг болгоны үйлдэлээр маш гоё утга агуулгатай энэ
Баатархын Баатар найруулагчийн тавилдаар энэ дээр нь ард нь маш том баг ажиллаж байгаа энэ төсөлд би дахин нэг шинээр суралцаж өөртөө дахин нэг юм автаад хийх шаардлагатай болох тийм өөрийгөө дахиад ингэж хэрэгцүүлж харах, өөрийгөө чамлах юм дээр чамлж, хариуцлагатай юм дээр хариуцлагатай хандах те хичээх ёстой байна гэдэг мэдрэмжийг төрүүлсэн ийм хамт олон хүч. Би театраас гараад ингээд баг 2 сар шахуу ер нь бол өглөө болгон ингээд нэг явах гээд байгаа юм шиг ямар нэг юм дээр хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмжэр байсан шүү дээ. Нэг юм өөрөө ирэхгүй нэг тийм тайзны үнэр, тайзны тэр уур амьсгал, тайзны тэр нэг юм мэдрэмжийг маш их сансан. Яг үзэгчд ингэж жүжигрөөгөө орох тэр автаж байгаа мэдрэмжийг өөрөө ирэхгүй амьд харилцаагаар ингэж холбогдох. Тэгээд бортноор тэр бүх юмыг нэгэн зэрэг контролдох тэр мэдрэмж ер нь бол жүжигчүүний бас нэг юм бахархалтай мэдрэмж юм шиг надад санагддаг шүү дээ. Та театраасаа яагаад гарах шийдвэрийг гаргасан? Одоо цаашдаа театртаа эргээд ирэх үү яахаар юм? Би ирсэн байж шүү дээ. Би энд тайцны одоо мэдээж энэ театраас гарах шалтгаан бол хүн залуу хүн өөр зөндөө олон юм гадагшаа тийм харах нүд өөр бодол байна, сурах хүсэл байна тий. Энэ бүгдийгаа тэгэл хүсэл мөрөөдлийнхөө югаар л гарсан. Тэгтээ бол энэс нь би бол тайзнаас холдсон гэсэн үг биш байхгүй юу? Тий, тэрнээс би өөрөө бас хуваараа бас жүжиг хийхийг хүсдэг. Тий, тэгэхэд би яг энэ дашрамд ингээ хэлэхэд яг Монгол хаан жүжигийн энэ Геро Entertainment-ийн Нотхон Бат ах Баатар найруулагч Шисэмөх ах бүгдэнд нь маш их баярлалаа. Үнэхээр дэлхийд энэ тэнд гараагаа эхлээ явж штеп төсөл дөнгөж эхлээд тэгсэн мөртлөө хэр их хамрагдаж байна. Энэ Лондонгийн тэр том театрт тоглосон өөр өмнөх Азиудаас ямар орон байдгийг Монгол хаан төсөл энэ Монгол хаан жүжиг тоглож чадсан энэ бас бахархууштай биш үү? Надад бол энэ бол үнэхээр бахархууштай. Би бол хувь уран бүтээлж байгаа хувьд бол би бол дэлхийн хаач хамаагүй тайзан дээр гарахыг хүсдэг. Энэний надад тийм боломж нээгдэж өгж байгаа ч юм уу? Мэдгүй. Надад тийм маш гоё бахархууштай санагцсан. Орчин үеийн entertainment, physically яа дэлхий юу хүсэж байгааг нь тэрийг бүр Монголдоо Азийн төлөвлөсөн ийм нэг юм гоё тийм юу тамгалж байгаа юм шиг надад санагдаж байгаа шүү дээ. Би энийг асууж болох юм болов уу? Таныг ерөнхийлөгчтэй одоо холбоотой, Йоо. Энэ одоо би энийг тайлбар өгөх шаардлагагүй гэж энэ хаанаасаа гарч ирсэн хэн гаргасан яг юу вэ? Гэхдээ би 5 өгөөд 3 үг сольж үзээгүй хүн шүү дээ. Би ойроос тогтож харж үзээгүй хүн. Дээр нь тэр хүн чи 50 гарсан 60 хүнж байгаа хүн юм бидтэй. Чи дээр нь би өөрөө ардаа амьдралтай үр хүүхдтэй хүнийг хамаагүй хүнийг авчираад тэгж холбоход яагаад ийм мэдээлэл сэвэгдээд яагаад ийм юм яриа үүсгэх хэмжээний яагаад намайг ашиглаж яагаад ийм улс төрийнхэн ч юм уу ямар нэгэн тоглоом дээрлэх байгаа шүү. Надад бол би дээрлэх үү гэж хэлнэ. Би ч ээж хүн шүү дээ. 2 хүүтэй хүн. Ийм л байна. За маш их баярлалаа.